Орхон аймгийн Уртбулаг багийн залуу гэр бүл зоригийнх гэр бүлээрээ улсын хурлын сонгуульд 3 дахь удаага саналаа өглөө. Хүүхэд наснд нь өвөө эмээ аав ээж нь төрийн сонгуулиа хүндэтгэн гойж санал өгөх байр руу эртлэн дагуулж явдаг байсан нь тод үлджээ. Иймээс насан турш гэр бүлийн амьдрал зохиосноос хойш сонгууль бүрт хариуцлагатай оролцдог болсон байна. Сонгуулийн санал өгөх сонгох энэ өдөр бол монголчуудын ирээдүйд маш чухал өдөр. Тиймээс ач холбогдол өгдөг гэдгээ хэлж байлаа. Манай их нэрээр тэмүүлээ 3 дахь удаагийн улсын хурлын сонгуул. Тэр нь 18 мөрснөөс хойш нэг ч удаа алгасаж үзээгүй сонгуул өгж байгаа. Манай эмээ хоёр байдгаараа гоёод ирж өгдөг байсан. Би хардаг байсан. Тэг яг тэндээс ч юм уу энэ өдрийг маш чухал өдөр юм байна гэдгийг ойлгочихсон. Тэр нь бүх найзуудтай уриалдаг. Бүгдээр өгцгөөё. Эртлэн босч өгцгөөё. Заавал тэнийг нэр дуудуулах биш. Өөрсдийнх нь төлөө босоод өгчөё л гэж найзуудтай уриалдаг та. Өдөө дагалсан амар хөөрхөн тэгээ нүг хичээлээ их чам уу гэд тэгээд бас сонин ингээл гайхаал хараад байна. Багаас нь оролцоотой байх үднээс ингээд дагуулад ирсэн. Ер нь харуулж авах нь. Тэгээ харуулж авах нь зөв гээд. Тэгээ маш чухал өдөр гэдгийг бас ойлгуулах нь чухал хаа гэж бодож байна. Зоригийнх шиг хариуцлагатай залуу гэр бүлийн итгэх оролцоо улсын хурлын сонгуулийн санал хураалтанд чухал болохыг төлөөллөд хэлж байна. Залуучуудын оролцооны хувьд бол нийт санал өгсөн 209 сонгогчийн маань 27% нь бол 27 ба түүнээс доош хувь нь бол залуучууд байна. Залуучуудын оролцоо итэг бол өмнөх сонгуулиудаас бол нэмэгдсэн гэсэн ажиглалттай байна.